хатан гисэн Эхнээс нь. За эхнээс нь ярь да. хатан гисэн гоч. Эхнээс нь ярь да. Хаана нэ? Хоёрнээс нь хаана нэ? Ангиж игнээсээ бичиж аваа гэж. Би солигдох уу? Тэг. Гөгөө уушаас ууч. За хаа яриу та. Энийг бүр хойш нь тавьчихаа. За. Яна би гутаа талцсан. Гэнэ уцтай тэнэлсэн юу? Чиний уцсан юу? Миний телефон. Хаа суугач. Гого энэ. Тэгээ наанаас Байж гөгөө уушаа. тэгээ болж бүгдээр ингэ сайхан ихнээс. Мама бич. Одоо эхэлсэн нэ. Одоо бич. Пауз. Яа хин бич. Би барьж. Би сайхан сонсчээ. Би Энийг бичиж аваарай. Энд дэр Энэ их цаашаа бацаа шиг. Айш ойртож байгаа ч чигөө те. Яа ингэж энийг бүр яваа замаараа явж байгаа ярьчих тийм ээ. Одоо гөгөө дахиад ярихгүй. За тэгээд би төрсөн газар ховд гэдэг чинь энэ байна. А энэ ховдын нуруу гэдэг чинь чинь богд очирваа муудаас нааша дамжаад юу урван захаа гунзгай чулуу аягийн хонко гэж хоёр том хонко байдгийг хатан бэлийн даваанаас хойш тэр хоёр аяг шинэг гэдэг хоёр хонко байдаг. А тэнд бол заримдаа мөнгө цустай байдаг. Тэрнээс нааша ингээд ховдын нуруу гэж ингээд дамжиж ирээд тэр ховдын нуруу чинь энэ тэр хойтлын дамжиж ирсэн. А тэгээ энэ ховдын нурууны наадад нь ховд тэгээд төрсөн. А тэгээд би төрсөн тэр нутагт энүүгээр энэ голынхаа цаатлаар явахдаа зэрэг тэр ховдын бовч гэдэг тэр толгой байна. Тэр ховдын бовчоор даваад яг төрсөн газар дээр нь очиж байгаа маа. А энэ модондоо бол хаад бочлоо жимс ихтэй. Энэ урдтай зайвар гэдэг нь өвлжөөтэй нэг мундаг өндөр хатан гисаа байдаг. Төрсөн нутгийг ингээд эндээс тайлбарлаж явахд энэ байна. цаагуур нь явахаараа тэр машин зам бол цаагуур яв. Хаагуур нь явна гэхдээ зэрэг зайврын доотлын тэг юу доошоо годрууга энэ том годрууга шагсан гисаанууд их байдаг. Тийм үү машин энэ том чулуунууд их байдаг. Машин энэ хараа энэ хотоос гараад л яг хойтлоороо явах юм бол нөгөө энэ богдон гол ба штэ. Хойтлоороо ингэж салаа урсдаг. Үертэй тэр голоор л гарчих юм бол хойтлоороо ингэж хэрэмтэй амаар яваад ингэж ирэхдээ энэ их цагаан гашаа баг цагаан гашаа гэдэг чинь наагаараа нэг жалгатай жалганууд нь дандаа чулуутай байдаг. А тэр чулуугаар бас машинууд ахад жаа хаа тэр тэгээд ингэж энэ ховдын дээр дөрөлжөөр даваад очих бол Голын цаагуур явах машин зам гэж байна гэсэн. Өчнө голын цаатлын замаар дээр үед манайх тэр энэ хинтид өвлж одоо Япон нөгөөх нэг онцлогдод манай энд ирсэн шүү дээ. Тэгэхэд Японы дарга нар Монгол дарга нар Японы тэр нэг онцлогдсон улсуудыг анх ихэд нааши явж ийн отгон дэнгэр уулын амралтад одоо зам засуулж явсан байхгүй юу? Тэр зам засуулж явахдаа тэд чинь улдаар энэ хотын хойтлоор энүүгээр яваад энэ цагаан гисаа гэж тэр чулуунууд ингэж бас нэг яг янзлаад тэр үе чинь яа машин явахдаа хатуу явах болгоод тэгээд энүүгээр яваа тэгээд энэ зайвар дээр ирээд энүүгээр бүтгэхгүй юм байна. Ерөөсө цагааны нэрэд хүн ямар цагааны нэрэд хойтлоороо зам засъя гэж тэгээд энэ одоохон хойтлоор энэ замыг зассан. Энэ Японы онцлогдсон улсууд одоо зассан юм баггүй. Акн гэж байд одоогоор ингэж жаргал юм шиг. Ийм очтой. Энэгээр ингээд энэ юуны жижиг өнө цаагаар амар өсөж өсгөө явах. Энэгээр миний наагууртай харагддаг. Бод цаатай
Хөвдөө хойлоос хавуулаад яваад энэ зам бай. Гээшээгөө зам. Тэгтээ чи морин заваад байгаа шүү дээ. Машин зам байх шиг байна. Дайдтай хараад. Тэгвэл юу Одын цаад ч жижиг юм уу зогсож шүү. Энэ ажигтай. Дэшрээ яваад амтнаа Зогсож байна. нэрээ жижиг тэр байна уу? Мотор зогсож. Энэ хараа тайврын цаатаар ирэх энэ ховдоор ирэх гэж байна. Одоо маргал тайврын студио ховдоор машин. Яг энэ Иннес хатсан хатууд салбарч одоо тэрийг би яаж бэ? Тэгвэл энэ хошин ингэ таануудаа явах энэ яг тийшээ гадаа одоо тэр дөрөж штэ. Дөрөж даваа цаад яг голдоор нэг дээдтэй харгалтай хоёр хэсэг газар байгаа. Тэрний дээр айдын юу нэг он тэрдээ хаварчанда буусан цагаан. Гүли алтай бингүрийг. Андаа бүр сайн тийм байна тий. Эднүүдийн ганц одоо юунаас өвчөж шинэ нүгээр чинь дандаа мороор нь хотын хоёрын хооронд явдаг газар чинь ийм байна. Мороор модерлууд ингэж явахгүй шүү дээ машин дээр. Дандаа энэ хойдлоор явахдаа ойрхон татуу байхгүй. Бүр татуу. Энэгээр явахдаа яасан. Хол болохоос биш. За яг заа. Замаараа ганц явахгүй гамаар. Нэрээ машин байж шүү. Lazım çıktı da üstünden şimdi lazım da durduğu kavat. Одоо жигнэрэн манай тайлш. Би бишка. Бишка өвлөдөл бишка. Аяд аваш. Толгоо цааш нь. Чи явчих. Игүүрээ атэ. Энэ хатаа цайбэ. Би яасан. Манай эцэг анхаар нь хаанаас ирсэн? Манай эцэг арангаа шүү дээ. Арангаа цэцэрлэг хот шүү дээ. За. Энэний хүн шүү дээ. Манай эцгийн эцэг бүдүүр арангаа төрсөн юм байна. Арангаагаас саханд ер нь аав энэ байсан юм уу тэгээд цагаат яв нөөж ирсэн. Тэн дээр үуч нэг шинэ хошуу ялгсан. Тэгвэл тэр үуч нэг тэгсэн байхгүй юу. Тэгээд тэр үеэс ирээл тэгээд энэ юун дээр энэ одоо одын улаан сүм гэж байсан гэж байна. Тэр нь баазын байсан байна. Тэнд суусан. Ялуу хот. Дуран чинь гараа шавшин. Ялуу хотын баруун гараа шавшин. Аа яг тэр улаан сүмийн 10-аад улсууд нийлүүлээд яг тэр давсан ганцхан даваа шүү дээ. Тэн дээр гараад тэгээд ялуу хотод багш тэр юу нэг 108 тийм
барын юутай эрэхтэй байсан. Барын нүд эрэхтэй. Тэрийг шавнартай ингээд тэргүүний шавнартай 21 салгаж өгсөн байхгүй юу. Тэгээд манай аав тэр 21 ирэх хөхтөр за чи буваа гэдэг. За чи юусаа айлтахгүй шүү. Чи шороо оронд орохгүй чи тийм. Чи өөрөө хазамыг заагаад яваарай. Ямар ч битээ аваад чинь. Тэгээ манай эцэг энэ нам байсан чинь намаа татагдаагүй харин ч бүр сүулдэ төрөө ажиллагийг тэгээд хөдөө харсан байна. Тэгээ яах вэ тэр аав ингэ бодож байгаа. Тэгээ багтаа нөгөө лам гэдэг лам юу ах вэ их задуухан жижигэрсээ лам болсон байхгүй юу. Тэгээд тэр үедээ бодож байгаад өөрөө Улаанбаатар хот хүртэл би ер нь одоо энэ төрийг нааш цааш яаж лам нарыг барьж байгаа үед би бас өөрөө нэгсэндээ духтааж байгаа юм хоёрсондоо одоо Адарчин бодож явган Улаанбаатар хотоор ингэж явсан. Тэгээ явсаар байгаа тэр чинь яа дандаа явах үү. Дандаа морь таалдаг хүнд морьтой тэрэг таалдаг тэрэгт ингэж яваад байгаа үед тэр үед машин гэж байх биш юм. Тэгэж явсаар байгаа Улаанбаатар хотод очсон. Улаанбаатар хотод очиж тэр дорж ах гэж нэг яриад байж тээ. Тэр чинь жижиг өнчүү хөөхтөөсөн тэр ихэцгүй ер нь хоёулаа тэр хэлэгдэлд ороод өвчтөн байсан тэр байсан тийм жижиг хөөхтийг дүүгээ болгож аваад тэгээд тэр чинь тэнд том болгоо тэгээд тэгээд завхан өөрөдөр мэрэгдэр мэдсэн аваад завхан яваад тэгээд буцаад завхан ирээд нөгөө тэг аваа жоохон яатсан манай эцэг чинь Монгол бичиг мэднэ өөрөө тангад бичиг бол надад мэдэлгүй авдаг тийм ээ тэгсэн энэ шинэ бичиг гэж гарч ирсэн шүү дээ энэ шинэ бичгийг дүнж гарч ирсэн багт өөрөө хэдүүдэн сурсан шинэ бичиг мэддэг болсон байхгүй гэхдээ тэр үе чинь нөгөө бичиг мичгтэй хүн ерөөсөө байхгүй тийм учраас нөгөө аав нэг шинэ бичиг мэддэг гэж ашиглаад чинь дэлгүүрийн хувьд энийг хийж алдан зурмаар нэг чинь тэр юу ах вэ 8 цагж байгаа хүн таалагдсан байхгүй малчин гэж бодохгүй нөгөө ихнэр аваад ингээд харагдсан байсан тэгээд тэр шар дэлгүүрт гэдэгтээ аав тэр боддог чигээ тэрнээс түрүү 2-3 улсууд шоронд орсон гэж байдаг. Яагаад шоронд орсон гэхээр чи ганцхан дэлгүүрийн юм зарч идэг биш. Тэр чин дээр үуч одоо ингээ ан гөрөө тэгээд хөдөөж юу уснаас арис бүх зүйлийг ерөө тэр дэлгүүрт өгнө шүү дээ. Тэгээд ийм байсан. Тэгээд тэрний дутагд гарахтай зэрэг төрөө мэдсэн гэж шоронд орчдөг. Тэгээд аав заад би ч ааштай. Энэ дэлгүүрээс ууж одоо шоронд орхон дээр лабаас орохгүй байлгүй багшдаг хийсэн гэж бодоод тэгээд дэлгүүрийн эрхлэгч хийсэн гэж. Дэлгүүрийн эрхлэгч 2-3 жил хийсэн. Тэгээд өвөл болохтой зэрэг өв зөнгөө хийн штэ тийм ээ. Өвөл болохтой зэрэг нэг олон хойлогнууд ингээд авчираад олон юу ах вэ? Нөгөө янз бүрийн шоунууд ингээд хөлдөөс авчирч тушаадаг байна л дээ. Тэгээд тушаадаг дээр аав нэг таньдаг болохоор хойлогнуудыг өөр ялгаж аваад мөнгөний өөрөөс төлөөд дэлгүүртээ тэгээд нөгөө төв чинь манай ээж жирэмсэн болцсон. Тэгээд нөгөө төв чинь юу гэдэг махтай хольж итвэрсээр байгаа намайг гидснээс нэг ийсэн байхгүй. Тэгээд одоо би энэ өвчнөд болон гэж байхгүй уурштай сайрагсаар гэж байхгүй. Одоо ингээд ямар зүсчихэд одоо миний сайрагсаар дээр шавлын баримны ээж жалтсан шүү дээ. Ээж жалтсан. Тэгэж имжсэн хүүхдээ ер нь танаас санахад гидснээс нь ахуудад ингэж ингэж дагуулж явдаг бол ерөөсөө тэгээд хүний би ямар ч өвчнөд тусах юм сайхан байдаг. Тэгээд аав 2-3 жил удаа тооцог бодсон чи тавуулаа мөнгөний зөрч гараагүй гэж. Тэгтээ зэрэг чөлөөтэй яг тавиад би одоо ингээд өдөө жил хийлээ. Би одоо их нэртэй хөвдөө гармаар байна. Тэгээд гараад энэ боддог болоо. Ийм төвхтэй юм байна. Урд зүгийн хүмүүс ингээд өвөө нэг тийм юу биш байх гэдэг. Ар хангаа аймагт Баяр гэдэг хүний хүүхдэн гиндэ. Баяр гэдэг хүннүүд дээр үед Хатанбаатар дарга энэ цэрэгтэй дайчлагдаад буцсан гиндэ нэг 10 тоног ирсэн. Тэгээд бас нуур суурай зүгтаага үзтээ гэж авсан юм. Энийг мэдэхгүй бүгд. Ийм сур. Ийм байл. За энэгээр гарч идэх гэж чи. Гарч гэж. Цэцлээ. Яа. Вот сур. Одоо мэдсэн байгаа. Бүгд ихээс 3 хоног. Нэг нь эмэгтэй тий эмэгтэй царайлаг охин. Тэгээд тэр нь бол өөрийнхөө нөгөө үерхдэг хүүхнийг гятад
одоо хожаа болгож говцсон өмсүүлээд өөрөө авгаа говцсон өмсөв. Тэгээ хоёулаа 6 ах бол 2. Тэр л ямар нэртэй билээ яахан сүрэн билүү тэр царайлаг тэр нэртэй хүүхэн. Тэгээд тэр залуухан нас орцсон. Тэгээд аав ганц эрэхтэй ахтай хоёулахнаа өссөн тэр ах нь энэ завханд ирсэн юм уу ирээ архангаагаас явсан юм уу Япон явсан. Тэгээ Япон яваад ор сургууль тэгээ ирж. Тэгээд аав ганцаа ийм манай аав явахгүй. Аттай тэр ганц ихтэй. Тэр хоёр их чинь ямар төрөл. тэр ах дүүсийн хүүхдүүд юм байхгүй. Тэднүүд архангаагаас завханд ирээ завхны энэ товц гайрхан гэж штэ. Тэнд байж байгаа. Тэгээ энэ дээрээс Улаанбаатар хот нүгэж өссөн. Тэгээ Улаанбаатар хот байж байгаа асуулт шүү. Хэн тэр их чиг сургалтаар агаад би нүгэж задаа Улаанбаатар хотод очсон. Одоо би миний юу аавь чой би 4-1 зураг байдаг гэдэг. Тийм. Жижигхэн тийм. Яг тэрийг өртлөө байж. Тэр зураг. Яа тэр зураг байж. Тэгэнээс танилцаж аваад манай ах дүүд мэдээ би тэдний мэдээ хитэн чинь 1 жил гаруй байсан шүү. Гаттан тэгээд их явчихсан. Гаттаа сууж ирсэн. Гаттаа сууж ирсэн чи гат нь хаяад нутаг авчихсан шүү. нутаг яваад тэгээд. Тэр гаттаа сууж ирсэн авганд бол бас их царайлаг аваа. Тий. Тийм. Ивчтүү хоёр байсан шүү. Ивчтүү шүү. Юу хоёулаа хаалт ивчтүү. Төрөөч гэдэг чинь. Соёлын ордны найрыг гэсэн ахыг тэр би соёлын ордны болжсэн тэгээд намайг сайн мэдчихсэн. Тэгээд намайг зүгээр таньдаг тийм ажилтсан хүмүүс чинь намайг хотцохтой зэрэг намайг өө би чамайг соёлын ордонд оруулж өгнө. Энд би өгн трактор залуунсанд нэг анхны тракторын гүсгэж явж хөдөөж багж гарч нөгөөд одоо энэ дархан юу эрдэнэс гэж одоо тэр нөгөө ямар юу акустик эрдэнэс дарханыг байгуулах гэж харавтын өндөө юу тэр юугаар хагад тракторын сайн сурч ирсэн тэр хүмүүс би явж ирээд тэгээд тэрийг хаяа одоо соёлын ордон дээр нэг төвд гэж байсан гэдэг. Улаанбаатар соёлын ордон. Одоо тэгээ буураар нь одоо Улаанбаатар соёлын ордон урдчлаад одоо барьсан шүү дээ тийм ээ. 19 гэдэг тийм. 19 ямар гэдэг. Алчны соёлын ордон. байж штэ тэр мөн өө гэр юм байж. Жоо машин тэндэш. Тэр уулаартай. Имээ яадаг. Ата шатаа. Одоо энэ байдгийг буюу одоо энэ математикээр тэр математикээр хараатай тэр асууж хад зүгдээ байж одоо Ингээд цаашаа аваад ирээ. дээш бүр хөөжөөд одоо энэ одоо хандаа найрах юм. Тэгээд бүр босготой тэр босгосоо дээш таваад тэр бүр хөөжөөрөө айлууд өөлжсэн хавчдаг. За энэ годны мод такс ингэж байж байгаа.
За тэгээд тэр мал юм уу юу юм тэнд байна да тийм ээ. Тэр модны талаар айл юм аа. Одоо энд айл биш. Тэр нэг хэдэн адууны Хаана уу? энэ яг энэ талд нь одоо тэр Тэр дөрөвчөр даваа харалтаа уртын хамдынаас юун дараа тэнд хийсэн. дөрөлжөөр даваа айл А энэ яга энэ сар тэр араас харагдчихсан. Захваг зааж байсан. Тэр чинь нэг хавдын богж гэдэг байна. Тэрүүгээр даваад арах цаа яг энэ одоо тэр гол мод харагдаж байгаа үү? Тэр гол тийм ганц Нэг бөөн харав. бөө харагдав. Аа. Тэр чинь хэдэн мод тэрний чинь сааталж ингэж хаварж авахгаа байж байгаа шүү Аа. дээ. Тэнд л байдаг. Тэгвэл одоо энэ айлтай л ойрхон байна гэсэн үг шүү дээ, тийм үү? Энэ айлын дээр. Энэ айлын жоохон цаашаагаа зүүн тал руу яваал одоо тий. Өвлж хаварж байгаа. Эргэн даваа гэдэг чинь одоо өнөөдөр очиж байгаа. Тэгээд тэрний дээдлүүд явна. Тэр чинь айлтай. Тэрүүгээр л одоо гурван машинад одоо нэг гурван машинаар нэг үзэндээ. Тэгээд аавын газар очив. Өөрөө энүүгээр босдод энэ одоо энэ үзүүрээр одоо энэ үзүүрээр зассан бол бүр аавын газар бүр амархан айгуул шиг болсон. Яаж вэ? Энэ бол ямар саадгүй шүү дээ нараар ингэж явах юм. одоо гоо энэгээр ингээд 2 3 зам байгаа юм шүү. Модон юм уу? Дээр машин аар юу? Модон юм уу? Явбал явчихна. Нүгэр машин. Нөгөө авч хавдах гэдэг байгаа юм. Ястай дэрэгтэй. Тэр симметри мэд. Тэр мөр хөтөлгөө бүгд Тийм байсан. Манай хүн байсан. тэрнээс өсдөг. Манай ээж